2008 онд биднийг одоо орж ирж байхад манай төсөв 1.8 их 80 төгрөгийн төсвийн орлоготой байсан юм байна. Өнөөдөр төсвийн орлого бол мэдж байгаа 30 гаруй их 80 төгрөг болцсон. Одоо муугаар ярил 20 дахин нэмэгдсэн байна шүү дээ. Сүүлийн 17 жилийн хооронд. Тэрний юуг харуулж байна вэ гэхээр бид нар бол нэг эдийн засгийн хөгжлийг түргэтгэх эхний хамгийн хялбархан зүйлүүдээ бол хийж чадсан юм шиг байна. Тэрний юу гэхээр ер нь нэг энэ том уул уурхай гэрээнүүдийг хөгжүүлнэ, хөгдүүлнэ, явуулна гэдэг бол эцсийн дүндээ бас тийм хүнд биш шүү дээ. Нэг төслийг ярьж байгаа. Уул уурхай одоо оюутлогооч байна уу, тавталгооч байна уу? Сая сүүлийн одоо засгийн газрын хувьд бол мэдээж их хүч хөдөлмөр гаргаж ээж маш их одоо сөрөг зүйлийг давж ээж энэ Францтай байгуулсан тэр Ороногийн гэрээ байна. За бас сая ярих юм бол тэр төмөр замын холболтын асуудал байна. Энэ бол маш их тийм одоо хүнд боловч нөгөө талаас амарх. Яг л төслийн асуудал байхгүй. Одоо миний зүгээр энэ судалгааны байгууллагыг харж байгаа бидний тулгараад байгаа асуудал нь яг энэ учир сайдын яриад байгаа, зохицол төрөл гишүүний яриад байгаа энэ тогтолцооны асуудал дээр бид нар очиод ерөөсөө сүүлийн хэдэн жил, сүүлийн 10 гаруй жил ингээд гацаад байна л да. Бидний үед хийж чадаагүй. Нэг сайхан ухаантай гоё сайхан байж чадаагүй. Одоо ч гэсэндээ бид нар энийг шийдэх шаардлага нь хэвээр. Тэрний юу гэхээр сая хэллээ шүү дээ. Төрийн байгууллагууд нь төр давмгаалаад байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын статистикийн мэдээгээр бол яадаг вэ гэхээр 770 гаруй мянган хүн Монголд төрийн байгууллага болон төртэй холбоотой төрийн өмчийн компани болон ямар нэгэн төртэй холбоотой байгууллагуудад ажилладаг юм байна гэсэн мэдээг би олон улсын байгууллагаас олж хардیں۔ Манай статистикийн байгууллагын хүрээнд ерөөс байдгүй юм байна лээ. Тэгээд хувийн хвшилт хэд ажиллаж байгаа гэсэн чинь 550 мянга байна гэж байгаа. Тэр одоо 22 үлээ 3 оны мэдээ байна. Өөрөөр хэлбэл төр давмгаалчлаа. Давмгаалаад ерөөсөө бид нар угаасаа л тэр 30 жилийн өмнө тийм байсан. Одоо ч бас тийм байгаад байна. Энийгээ бид нар шийдэж чадахгүй. Тэгэхээр энийг ховчлие. Төрийн бизнесээс гаргая. Төрийн өмчийн компанийн засаглалаа сайжруулъя. Энэ бүх юмаа үргэлжлүүлээд эрчимтэй хийх хэрэгтэй. Хоёр дахь том асуудал бидний хувьд бол юу вэ нөх гэхээр сая бас тодорхой хэллээ шүү дээ. Төр гай болохоос илүү зүгээр зай болох хэрэгтэй. Төр ер нь яаж бизнес хийх үү гэдэг лекц уншдаг биш. Монгол улсад ямар бизнесийг хэн яаж хийх үү, ямар тал нь ашигтай вэ, ямар сайхан гоё вэ, хаана хөдөө аж ахуй уул арах вэ гэдэг төрийнхнэр заалгалтгүй, хувийнх нь өөрсдөө мэдж байгаа. Нөгөө нэг малаа яаж маллахыг намаар заалгахгүй гэдэг шиг те. Төр бол хамгийн гол нь сая хоёр гишүүн дарга маань хоёулаа хэллээ. Нөгөө бизнесийнхэнд эрхчлөөг нь олгоод бизнес хийх боломжийг нь олгодог тэр дараа болдгоо дарамт болдгоо юм аа бид нар нэг сайн хийж чадахгүй байх шиг байна. Тэгээ төрн төрийнхээ ажлыг хийдэг, бизнес нь бизнесийнхээ ажлыг хийдэг. Одоо нийгмийн байгууллагууд нь нийгмийн байгууллагуудаа ажиллаа хийдэг. Энэ юм лугаар бид нар орохгүй бол бүгдээрээ ус төрждөг. Бүгдээрээ ажил хийх биш ардын баатар болдог. Энэ хэлбэрээс бид нар жоохон ухраад, жоохон амьсгаа аваад, жоохон тайвшраад энэ тодорхой ажлуудаа ярих нь чухал юм болов уу гэж би боддог шүү дээ. Монголын эдийн засгийн чуулган маргаашийн төлөө хамтдаа